Өдрийн мэнд хүргэдэг маркет студийн ээлжтэйгээр танд хүрч байна. За бид өнөөдөр түүхийн эдийн үнийн талаарх мэдээллийг хүргэхэд голлон санхны хөрөнгө оруулалтын менежер Уянгаа бидэнтэй хамтраад ажиллаж байна. Уянгаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Түүхийн эдийн засал дээр ямар хөө үйл явдал өрнө, ямар хөө одоо үнийн өөрчлөлт гарсан байна талаарх мэдээлэл хүргэхгүй. За өчигдрийн байдлаар Америкийн одоо өргөн хилээний борлуулалтын барааны статистик гарсан байгаа. Энэ хүү статистик нь сүүлийн 4 сард ямар ч өөрчлөлтгүй уналтаа байхнаас 7 сарын сүүлээр тэг 10.8% өссөн юм мэдээлэл гарсан байгаа. Үүнээс болж өчигдрийн байдлаар бол газрын тас болон ихний үн өссөн байсан. Өнөөдрийн байдлаар гэх юм бол газрын тас өссөн байдалтай мөртлөө төсвийн үн лоныгийн металлын хөнгөн бэж дээр бол унсан байна. Дээрээс нь ер нь сүүлийн 3-аас 4 сард бол алтны үн маш хүнсэн байгаа. Одоогийн байдлаар юм бол алт бол 1605 паунд тэгээд лондонгийн металлын хөнгөн бэж дээр ажиллагдаж байна. Тэгээд энэ хүү ингээд яагаад ингэж өсөж байгаа юм бэ? Тэгээд энэ хөөслнөөс юунаас болсон бэ гэхээр одоо нэг еврозоны одоо хямрал гэж байгаа шүү дээ. Дээрээс нь Америкийн хямралаас болоод юм жоохон дэлхийд болж байгаа хямралаас болоод хөрөнгө оруулагчид юм жоохон хөтөлбөр байдалд орсон гэж би хэлсэн байсан. Өмнө нь энэ хүү одоо энэ хөтөлбөр байдлаас болоод ер нь бол хүмүүс муу мэдээ гарч ирэх тусам хөрөнгө оруулагчид мөнгө алтанд хийдэг байхгүй. Тэр нь яагаад тэгэхээр тэднэрт арай баримттай хөнгөө ингэж үлдээж ингэж хадгалж үлдээх болдог алтанд нь төлөвлөгдөж байгаа. Үүнээс болж энэ сүүлийн 4 сар ингээд сүүлийн 4 сарын ер нь бол алтны үн аюул өссөн байгаа. Гэхдээ сайхан Америкийн өргөн хилээний борлуулалтын барааны үн борлуулалтын одоо статистик сайжрсан байна гэснээс болоод ер нь алтны үн бол бас жоохон буурсан байгаа. 158 хүрч авцаа 160 болсон. 160 доллар. Тэгээд энэ үнээс юу сараад байгаа юм бэхээр ер нь муу мэдээ гарч ирэх тусам алтны үн өсөд сайн мэдээ гаргахаар жоохон буураад энэ үзэлт юм хүний татвартай харагдаж байгаа тийм. Газрын засгийн үнийн хувьд ер нь бол энэ хавраас эхлээд ерөнхийдөө бас уналттай болоод эхэлсэн. Одоогийн байдлаар ямар хэдэн одоо долларын амлалт. Газрын засгийн хоёр дахь нь Америкийн мэдээнээс болоод өссөн байдалтай байгаа. Сүүлийн ямар ч гэсэн сүүлийн 2 хоног бол өссөн. Одоогийн байдлаар газрын засал $116.55 центтэй байгаа. Тэр нь бол тэг зууны 26% өсөлттэй өдрийн байдлаар жилийн хувьд болохоор 8.54% өсөлттэй. Гэхдээ ер нь бол өнжүүлсэн бол одоо бол өсөж эхэлсэн сайн мэдээ гарсан зүйлээ. Түүхийн эдийн ханштай холбоотойгоор өөр нэг ямар нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан бэл. Одоохондоо бол нэг масамдах гэхдээ ер нь бол сүүлийн сард бол түүхийн эдийн материалууд бол нэлээд уналттай байгаа. Дэлхийн зах зээл дээр зэстэй кокшин нүүрс Монгол холбоотой ийм зүйлсүүд бол нэлээд уналттай. Түүхийн эдийн материалууд нэлээд уналттай байгаа. Үүн жоохон дэлхийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа. Гэхдээ сайн одоо энэ хэмнэлтэй одоо Европын хямрал дэлхийн дээр болж байгаа хямралуудыг централ одоо төв банкныхан яаж тэр бодлогоо ямар хөө байдалтай байх нь вэ? Ямар хөө мөнгөний урьдчилуудаа яаж зохицуулах нь гэдгийг хүн болгон хүлээлттэй юм тийм их байгаа тийм. Эсийн хувьд яг тань жишээ өнөөдрийн байранд байгаа. Эсийн хувьд хэм бол ороод $7,375 доллар. Паунд лоныгийн металлын хөнгөн бэж дээр 1 тонн $7,375 жижигч байна. Мэдээлэл хүргэсэн баярлалаа.